За ерөөхдөө цагийн байдал бол одоогийн байдлаар бас жоох хөнгөн байгаа. Та бүхэндээ зөвхөн товч танилцуулахад Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бол одоо 22 газар төмөртэй байна. Нэг төмөр соронд орсон бусад төмрүүд одоо асж байгаа. За 2015 онд улсын хэмжээнд нийтдээ 354 удаагийн ой-хоёрын төмөр гарсан. 15 онд, за 16 онд 138 удаагийн ой-хоёрын төмөр гарсан. За энэ 17 онд бол одоогийн байдлаар 17 онд төмөр гарснаас хойш 145 удаагийн ой-хоёрын төмөр гарсан. 7 сарын 1-ний доктор онцгой байдлын алба болон аймаг орон нутгийн удирдлагууд иргэдийн оролцоотойгоор нийтдээ бид нар асчаас 15 төмрээр дарж унтраад 7 сарын 1-ний доктор аймаг орон нутагт хүлээлгэж өгсөн. За харамсалтай нь бол дахин одоо халалт ихсэн учраас бодон хүмүүний буруутай үйл ажиллагааны шалтгаалаад дахин одоо 7 сарын 5-аас эхэлж төмөр дэгдсэн. Одоогийн байдлаар бол 22 газар төмөртэй байна. Нэг төмрийн цоронд оруулсан, бусад нь бол одоо асалтын байдалтай байгаа. Онцгой байдлын алба бүхэл боломж нөхцөлд ажиллаж байна. Нийтдээ бол 700 гаруй одоо онцгой байдлын албан хаагчид болон ард иргэд за мөн одоо 50 гаруй автомашин шаардлагатай хамт төхөөрөмжтэй ой-хоёрын төмөртөөр ажиллаж байгаа гэж бас та бүхэнд хэлье. За ингээд онцгой байдлын одоо ой-хоёрын төмөртөөр хэлж байгаа талаар онцгой байдлын иргэн газрын тэрүүн дэв дараагаар штабын дараагаар яг нэг дарин буюу мэдээлэл хийнэ. Дараагийн дараа. Эрхэм Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн гишүүдэд баригдын генерал Ариун буян илтгэж байна. За 2017 он гарсаар улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой-хоёрын төмөр гарсан байгаа. 66,500 га талбай урьдчилсан байдлаар одоо шатлаханд өртсөн. Өнгөрсөн оны мөн үнэтэй харьцуулахад төмрийн тоо 40%-аар өссөн үзүүлэлттэй байна. Тэгээ энэ гал төмрийг унтраах үйл ажиллагаанд давхцсан тоогоор онцгой байдлын байгууллагаас 2500 гаруй албан хаагч, зэвсэг хүчнээс 380 гаруй албан хаагч, хил хамгаалах байгууллагаас 200 гаруй албан хаагч, мөн одоо цагдаагийн байгууллагаас 30 гаруй албан хаагч, орон нутгийн ард иргэдийн 3700 гаруй иргэн буюу нийт одоо 7000 гаруй иргэд 690 автомашин техниктэйгээр одоо ажилласан дүнтэй байгаа. Ер нь төмрийн шалтгаан нөхцөл байдлыг нь авч үзвэл 70-80% нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байгаа. За үлдэж байгаа нь бол байгалийн аюулт үзэгдэлтэй холбоотой. Сая бол шадар сайд одоо товчхон мэдээлсэн 2017 оны 7 сарын 1-нд онцгой байдлын байгууллага гарч байсан 14 төв төмрийг унтрааж орон нутгийн байгаль хамгаалах газрууд байгууллагуудад хүлээлгэж өгсөн байгаа. Ингээд сүүлийн өдрүүдэд нийт нутгийг хамарсан хэд халалт, хуурайшлтын одоо нэн аюултай зэрэг төсөлтэй холбогдуулж хөрсөн доогуура 30-аас 40 см халснаас модны үндэс шатах, мод хоорондоо хавиралдаж одоо шатах, аянга цахилгаан буух гэсэн одоо ийм шалтгаанаас үүдэлтэйгээр бас төмрийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байна. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 төмөртэй байгаа. За үүнээс энэ газрын зураг дээр одоо энэ ажлын зураг дээр танилцуулах юм бол Сэлэнг аймагт 9 төмөртэй байна. Сэлэн аймгийн 90 суманд одоо 3 төмөр асж байгаа. Сэлэнг аймгийн Мандал суманд 4 төмөртэй байна. Сэлэнг аймгийн Хөдөр суманд 2 төмөртэй байгаа. За мөн одоо Төв аймгийн Дийлэг төмөр Батсүмбрийн нутаг дэвсгэрт 5 төмөртэй байгаа. Эрдэнэ суманд мөн одоо хамгийн сүүлд гарсан 9-ийн аршааны одоо газрын ойролцоо гарсан нэг төмөр.
За хамгийн одоо сурамд орсон гэсэн мэдээллийг та бүхэн танилцуулбал за 7 сарын 11-ний өдөр бол наадмын өдөр гарсан одоо Төв аймгийн Батцөмрийн сумын нутагт гарсан төмрийг цормонд оруулаад одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. За мөн одоо Булган аймгийн Гурван булаг сум мөн Булган аймгийн Сэлэн гэсэн сумуудад бол 2 төмөртэй байгаа. Төмрийн нөхцөл байдлын хувьд ийм том мэдээлэлтэй байна. За дээрх одоо энэ ойн хэрийн төмөртэй манай онцгой байдлын байгууллагаас яг одоогийн байдлаар 700 гаруй иргэн мөн одоо 50 гаруй автомашин техниктэйгээр ажиллаж байна. Үүнд одоо нийт нэмэлт хүчээр орон нутгийн 350 гаруй иргэн оролцож байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Түүнчлэн одоо автомашин хүрэлцэх боломжгүй Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа Эрдэнэ сумын нутагт орших за асрал тайрхан Арцад туул ар матхын уул гэсэн одоо техник хүрэлцэж очих боломжгүй ийм 3 газар 4-5 цаг хиймэл дагуулаас одоо илэрсэн байгаа. Энэ дээр бол онцгой байдлын байгууллагаас хүн хүч одоогоор очих нөхцөл болцоогүй байна. Тэгээ 2015 оны аль төмрийн нөхцөл байдалтай холбогдуулаад Монгол Улсын шадар сайд Улсын онцгой комиссийн даргаас тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Үүрэг чиглэлийн дагуу онцгой байдлын бие бүрэлдэхүүний дэвшилт хүчний нисдэг зэрэгээр 9 удаа төмрийн голомтод хүндэрсэн голомтод одоо хүргэх ажлыг зохион байгуулсан байгаа. Мөн одоо дэвшилт хүчнээс 230 гаруй одоо албан хаагчийг төмрийн голомтод одоо дайчин ажиллуулсан. Мөн одоо шаардлагатай хувцас сэргэлэл, хүнс, бусад материалыг хангах ажлыг одоо зохион байгуулж орон нутагтаа хамтарч ажилласан байгаа. За мөн одоо шадар сайдаас сая одоо төмрийн нөхцөл байдалтай холбогдуулаад наадмын өмнө өгсөн үүргийн дагуу бид бүхэн энэ говийн аймагуудын эрсдэл багтай одоо аймагуудаас Дорн говь, Говь Сүмбэр, Дунд говь, нийслэлийн онцгой байдлын газраас нийтдээ одоо 109 албан хаагчийг 9 техник хэрэгсэлтэйгээр энэ Төв аймаг Сэлэнгийн энэ төмрийн голомтуудаар хойрлон ажиллаж байгаа. За мөн одоо Ар хангаа, Өөр хангаа, Өмнө Говь аймгийн онцгой байдлын газраас 60 албан хаагчийг өчигдөр одоо үүрэг даалгавар өгч өнөөдөр Улаанбаатар хотод татж авчираад Төв аймаг Сэлэнгийн голомт руу одоо ажиллахад бэлэн болсон байгаамаа. За мөн одоо төмрийн нөхцөл байдалтай холбогдуулаад Оросын холбооны улсын онцгой байдлын яамтай бид бүхэн одоо холбоо тогтоож ажиллаж байгаа. Энэ хүрээнд гал төмөр унтраах үйл ажиллагаанд агаараас одоо ус асгах тоног төхөөрөмж өгөхний тусгай зориултын нисдэг онгоц ашиглаж одоо дэмжлэг үзүүлэх талаар одоо санал солилцож ажилласан. За яамны удирдлагын зүгээс бол дэмжлэг үзүүлэхээ бол илэрхийлээд Сибирийн мужийн онцгой байдлын газартаа бол чиглэл өгсөн байгаа. Өнөөдөр бол энэ асуудал шийдвэр тодорхой болж цаашлаа одоо хамтран ажиллах талаар мэдээлэл илүү бодиттой болно гэж илтгэе. За төмрийн нөхцөл байдалтай холбогдуулаад өчигдөр буюу 7 сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайдад мэдээлэл өгсөн мөн одоо тодорхой үүрэг чиглэлийг ерөнхий сайдаар танилцуулсан байгаа хэлэхэд туслаа. За мэдээллүүдээ сонсчих уу? Ben de gidiyorum. Zaten muhtemelen ben de gidiyorum. Daha kim asıl kanserler kıtasayda kim şurada tavukları kıyam olan ya. Daha çıktı yürüyüş sayda şurada zorga hissa. Zorga yürüyüş sayda sorgen dago. Ben Батцөмөр суманд гарсан одоо хамгийн их тархалтайгаа төмрийн голомтонд очиж тэнд ажил алба хааж байгаа алба хаагчид төвөгтэй тэнцэж байгаа хүмүүсийн одоо ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцах төмрийн одоо тархалт темпог ийм зорилгоор бид нар явсан онцгой байдлын одоо удирдлагаас нөхцөл явсан манай дэвтэрийн маргатлын дарга явсан манай яамны газрын дарга явсан бид нар ийм ажлыг яваад шөнө очиод ажиллаж байдалтай нөхцөлтэй үзлээ. Тэнд бол одоо байдал амаргүй байна. Орон нутгаас одоо хүмүүсүүд бол маш сайн оролцож байгаа маань ажиллаж байна. Олон одоо мөртэй залуучууд оролцож байна. За манай албан хаагчид бол онцгой байдлын ерөнхий газар боломжийн хэмжээгээр зохион байгуулад ингээд хамгийн түрүүний албан хаагчид бол нэлээд одоо 7 хоногсон нэлээд ядарсан иймэрхүү байдалтай ажиллаж байна. За төмрийг бол наадлаас нэлээд хамаад сормонд оруулах, цаадлаас нь одоо Сэлэнг аймгийн Мандал сумаас ирж байгаа түүхтэй ингээд уртуулаад одоо нийлүүлсэн гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр зэрэг бол
ер нь би бол энэ их олон газар гарсан энэ төмрийн голомтод ажиллаж байгаа албаагчдын эрүүл мэндийг яаж хамгаалах вэ? Эрүүл мэндийн талаас одоо энэ тан боломжтой одоо энэгийн үйлчлэгээ үзүүлэх төр талаас маань хармаар юм байна. За нөгөө талаар бол хувцс төрөл бол халуун нурман дээр бол энэ гутал тэсэхгүй байгаа ийм байдал байна. Тийм учраас гутлын хувцсныхын талаас нэлээд анхаарал тавихгүй зохион байгуулалтын хувьд хоол хүнсний талаас. За дээр нь орон нутгаас ажиллаж байгаа орон нутгийн одоо төр захиргааны байгууллагын төсөв хөрөнгөтэй холбоотой юмыг нь бас одоо давхраар зөвцөөр нь анхаарч үзэх шаардлагатай байна гэж. За өчигдөр бол залуучууд маань Улаанбаатар хотод Сүбаатарын талбай дээр санаачлаг гаргаад ингээд эхнээс очсон байна. Залуучуудтайгаа би уулзлаа. Тэгээд тэнд бол бас очсон залуучуудын хувцснаас өсүүлээд бас бэлтгэл хангалтаар анхаарах хэрэгтэй байна. Зохион байгуулалтанд оруулах талаас нь жаахан анхаарал тавихгүй болохгүй байна. Бид нар бол тэнд тодорхой одоо бас шуурхай хурлаа хийгээд ажил юмнуудыг бол зохион байгуулсан байна. Залуучууд маань одоо нэг Монгол төрийн бүс байгууллага тэргүүтээ нэлээд олон төрийн бүс байгууллагууд иргэд очсон байгаа. За залуучууд маань бол эндээс бас боломжийн хэмжээний хүнс ус босод одоо тусалж явах энэ зүйлүүдийг одоо өөрийн биеэр авсан унаа машинтайгаа авчирсан ийм байдалтай байна. Тэгээд бид нар бол тэнд онцгой байдлын Төв аймгийн газрын дарга Төмрбаатар хурандаа за бусдад орон нутгийн засгийн өдөрт хөдөлсөлтэй бид бас тэнд одоо хандсан зохион байгуулалт хийлээ. Тэгээд ер нь бол нэг санал хэлэхэд бол энэ гал төмөртэй ялангуяа одоо энэ цагаан гарын өөрчлөлттэй холбоотой энэ ойн гал төмрийн аюул гэдэг бол манай тийм тодорхой болчлоо. Ирэх онжилууд ч гэсэн бас одоо амруу хэлжигдээ хэцүү ийм нөхцөл байдал бид нар одоо энэтэй тэнцэх ямар одоо арга хэмжээ зохион байгуулах юм бэ гэдгийг бол ярих ийм хэрэгтэй болов уу ингэж бодоод байна. Одоо олон улсууд энэ Европын улсууд, Орсын албаны улсууд энэ ойн төмөртэй тэнцэж байгаа одоо сүүлийн үеийн ямар арга техник дагуу байна, ямар шин техникийн дагуу байна. Энэ талаас нь бид яаж одоо зохион байгуулах вэ гэдэг талаас одоо анхаарч үзэх юм шаардлагатай. За зөвлөлтчний анги байгууллагын хувьд бол манай даваа генерал байж байгаа. Бид бол одоо шуурхай бүлэг бэлэн байдал байж байгаа. За өмнө нь одоо таны өгсөн үүрэг даалгаврын дагуу зөвсөлт хүчний анги байгууллагууд дэмжлэг үзүүлж ажилласан. За өнөөдөр бол таны одоо командыг хүлээж байгаа. Онцгой байдлын ерөнхий газар ариун буян дарга бол яг одоогоор одоо зөвсөлт хүчний анги байгууллагаас бид бол дэмжлэг авах тийм одоохондоо бол шаардлага байхгүй. Шаардлагатай бол онцгой комиссын дарга бэлтгээд ингээд одоо шаардлага авна. Өмнө нь одоо зөвсөлт хүчний анги байгууллагын албан хаагчд орж ажилласан бас сургууль бэлтгэл талаас хугацааны цэрэг албан хаагчдууд нэгэн одоо ойн төмөртүүд бас эрсдэлд орох юм магадлал байгаа учраас юуны өмнө одоо анги байгууллагуудыг хүнд ажиллаж оруулахыг бид төр азнаад байгаа гэсэн ийм байсан. Ингээ бид нар бол бэлтгэл хангаад одоо байнгын холбоотой ингээ ажиллаж байгаа. За өөр төмөртэй холбоотой асуудал өөр мэдээлэл өгөх юм байна уу багшлаас олон тушаалтнуудаас. За би мэдээ. За ерөнхийдөө бол төмөр маань нэлээд газар авсан асуудалтай байх шиг байна. Тэгээд хэлсэн байгаад онцлогтой гишүүнч гэсэн бас засгийн гишүүний санаа тавьж хос үүрэгс сонсож ойлгож байгаа. За манай хууль зохиолох байгууллагын тохиолдолд одоо ярьж байгаа асуудлуудаас ямар нэгэн байдлаар оролцох бэлэн байгаа. Сая ярьж байгаа хоол хүнсний хувьд одоо бидээс туслах хэмжээр бэлэн байж байна. За хүн хөгжлийн хувьд гэсэн манай хэл хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхой албаагчдаас оролцох бэлэн байж байгаа. За техник хэрэгслийн тухайд ч гэсэн бас биднэрт бол бас тодорхой техник хэрэгслийн хувьд бас оролцох. Буу одоо сая нэгэн одоо шууд айлын гэсэн. Нөгөө мөнс нормаа уурааснаас одоо мөнс нормаа хийх тайсаас галын одоо танилцсан галынхаа цогыг хийсэн бол ийм байдлаас бол гадны гэсэн асуудал тогтоож байна. Тэгэхээр ер нь бол цалин байгууллага яг үгээр тухайн гасан галтай холбоотой асуудыг шалгаад огорд нь 24 сая төгрөгөөс дээш хэмжээний явах хэрэгтэй болоод ирэхлээр хэрэг хөрвүүлсгүй шалгаж байгаа. За Монголтай авиасаа компани А2 авчихвээ. Одоо Монгол ямар боломжгүй байна гэж сая мэдээлэл өгч байна. Огын хүн тийм
баг гадаж гэр хэмжээ байгуулж ажилладаг. Ялангуяа тийм ажиллаж байгаа түнхд ажиллаж байгаа юм эрүүл мэндийн эрсдлийн асуудлуудыг за мөн одоо түнд эрүүл мэндийн тодорхой хэмжээгээр тухайн одоо галт солиож явж явах үедээ эрсдэлд орсон иргэдийн хариуцлагыг хамгаалах чиглэлээр зохион байгуулалт хийж ажиллая гэж хэлсэж байна. Хурлын нэг цаг настай гэж бодож байгаа. Ерөнхийдөө бас сүмөр дээр бас гадар дээр навч үзье гэсэн учраас би бас тийшээ явах шаардлагатай болчихсон. Манайхан товч тавьчаараад шуурга шийдвэр гаргаад ингээд ажиллая. Одоо хурлаа баг хийгээд ажил руугаа төмөр орох гэж. За хангуул. Төмөр гарч газрууд ирч хүчний захаан хамжуулах шуумд дөрөв шуумд үйлчлэгийг үзлийг хийж байгаа. Төв аймгийн Батцан сумд Улаанбаатар цахилгаан дөрөв сүлжээ компани 10 кВт-ийн шуумд төмрийн захаад богино захаар явж байгаа. Сэлэнгэ аймагт байгаа төмөрлөлтийн станцаас бас шатлахтай онцгой хүмүүс шийдвэр гаргасан. Эрчим хүчний салбарын тодорхой эд материалын болон хүмүүчний эмнэлэг туслалцаар үзүүлж ажиллах бас үлэн байгаа гэж хэлье. За тэр За улсын энэ организацион зөвхөн уушгаар одоогоор жаргал байгаа Батцанмөрийг асар тайрхан асар гэдэг газар руу очих хэрэгтэй байна. Бидний хамгийн чухал ойл сан маань онгон одоо дагшин байгалаа шатж байна. Нэг 2 хоног бол хүлээмээргүй байх гэж одоо мэсгэн газартаа онцгой хэлмээр байдаг. Манай холбогд хүмүүс бол одоо тусгай хамгаалалтын газрын бол ажиллаж байгаа баяр наадмаар бол орж ирээгүй. Тэгээд тэнд одоо хүмүүс бас ойролцоо газраар бол саяны олон хоног бол ихэнх усууд ойд орсоо. Тэгээд энэ хүмүүсийн одоо очисон байдал тэнд байгаа газраас бол нэлээд хүний оролцоотойгоор төмөр нэлээд гарсан байгаа гэдгийг бас цагдаагийн байгууллага зарим хүмүүс хэлж байна. Тэгэхээр энэ дээр бол очиж чадахгүй газар гэж хэлбэргүй байх гэж би хэлэх гэсэн юм аа. Тийм учраас бид нар бол одоо цаг хугацаагаа очиж энэ сайхан онгон байгалаа одоо авч үлдэх хэрэгтэй байна гэж л одоо хэлэх гэсэн төвчтэй. очиж ажиллаж байгаа шүү дээ. Өөрөө явж байгаа. Танаа юм дээ. Би өөрөө гадтай гэдэг. Ажиж байгаа хүмүүс нь хэлээд байна гэж. За энэ хэдэн аврагч нар чи өдөр шөнөгүй доотлон 7-оос 45 хоног ажиллаж байгаа чи ойлгож байгаа юу? Чи урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийх хэрэгтэй да. Ойлгосноо? Сая та өөрөө яв бас. Бити амаараа яриад байна. Хүн болгон хүчин чармаас тавьж ажиллаж байгаа юм. Дараагийн юм байна уу? За бодрмаа. өнөөдөр явуулах гэж байна. Шаардлагатай газруудад хүнсний болон хүнжил буудас одоо хүнсний хэсэг явуулах гэж байгаа. Онцгой одоо ариун буян генералтай бид нар холбоотой ажиллаж байгаа. Газар дээр нь бол яг сайн дурынхныг бэлтгэдэггүй хүмүүсийг явуулах бол эрсдэлтэй байна гэж үзэж байгаа. Яг галын үед ажиллах хүмүүс өөрсдөө бэлтгэдэггүй учраас илүү өөрсдөө бэлтгэх одоо тийм учраас бэлтгэгдсэн хүмүүсийг илүү ажилуулъя. Тэдгээр шаардлагатай зардал дээр нь бид нар одоо дэмждэг үзүүлье гэсэн байр суурь бол олон улсын улаан зарлмаа холбоо хэлж байгаа. Тиймэрхүү байдлаар нөөц систем гаргаж болно. Техник хэрэгслийг ямар техник хэрэгсэл таталтай байж байгаа. Яг тодорхой тоонуудаа хэлэх юм бол бид одоо манай хууль эрх байгууллагаас яг ийм хүн хүч хадгалцаа байна. Ийм хүн техник хэрэгсэл хадгалцаа байна. Хоол хүнсний тодорхойлсон байна. Програмс хадгалцаа гэж хэлмээр байна. Хүн хүчний хувьд одоогоор бид нар бол бүх боломжтой ажиллаад ажиллаж байгаа. Техник хөрөнгө одоо шаардлагатай хоол хүнсний материал бусад зүйлсийн хувьд бол бид тоосоо одоо яг одоо өөр асуудал байна. За угсаа. Яг энэ онцгойгийн тодорхой хугацаанд ингээд бас ажиллаж байгаа гэдэг ийм дүр зураг танилцуулж байна. Тэгээд мэдээж дараа нь авч ирэх ганц хэмжээнд санд хэлэхэд
үүднээс нэг асуух юм бол энэ хэлээр олж гарч байгаа гадаадын машинтай хэрэглэдэг хөдөлгөөн ер нь хяналтанд байдаг. Сүүлийн үед бол энэ нэлээд анхааралтай төвшөнд очиж ийн гэж хараад байна. Яг тэр манайх бол өөрөө өргөн нуудаг та энэ хэлээр олж гарч байгаа хүмүүс чинь бол ер нь тэгээд дуртай газар хоногддог. Жуулчны ваасаар үйлчлүүлж байгаа хяналт энэ төр бол байхгүй юм шиг байна. Орон нутгийн манай иргэдээс илүү очихгүй газаргүй байгаа юм шиг ийм мэдээлэл бол орон нутгаас өгөөд байгаа. Тэгэхээр энэ хэлээр олж гарч байгаа гадаадын иргэдийн хөлбөө маршрутыг бол бид бас судалж хэрэгтэй байна. Орон нутгийн одоо хяналтанд оруулах хэрэгтэй байна гэсэн ийм зүйлүүдийг онцгой байдлаас судалж байгаа хэл хамгаалалт ерөнхий газар, танилуудын ерөнхий газар, цагдаагийн газар гэсэн ийм газрууд бол хэлээр орж ирэх төвшөнд нь жуулчны чиглэлээр жуулчны визээр орж ирж байгаа хүмүүстэй одоогийн байдлыг ямар нэгэн цагаагаар ямар нэгэн одоо жуулсан мэдээлэл өгсөн ийм зүйл байна. Энэ учраас эдгээр одоо орон нутгад орж ирээд хаагуур яаж яваад хаана хонцоо хонцоо хийж байгаа юм гэсэн. Яваад үзэхээр үнэхээр дуртай газар юм. Энэ мэдээлэл бол манайд байгаа. Тийм учраас галт шийдвэрийн төсөл дээр ийм чиглэлээр бодогдож байгаа авчиржуулах шаардлагатай зүйлүүд бол байгаа болов уу гэж харж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр ямар байна? Гадаадын иргэдийн чинь одоо тэрээс гаргашаа ордог. Заавал одоо тохиолдол үүсэлтэй байгаа юм шиг манайд орж ирж байгаа. Тэгэхээр манай онцгой комиссын гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн хүч гараад боломжийг ажиллаж байгаа. Бид нар байнгын холбоо хэлэхэд онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын хамт байнгын мэдээлэл өгч байгаа. Өчигдөр бас ерөнхий сайдаар уулзч чиглэл авсан. Би бас газар орон нутгаар нь явсан. Бат Эрдэнэ сайд бас одоо өчигдөр Батцанбурт явж ажилласан. Ерөнхийдөө одоогийн байдлаар онцгой байдлын албан зөвлөлтийн дайчлалд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Ерөнхийдөө бол цолонд оруулах чиглэлд бол хүн хүчин орчсон газар дээр ажиллаж байгаа. Цаашдаа байдал эвгүүрхэд үнэхээр одоо хүчрэхгүй юм нөхцөл байдал үүсвэл зэвсэг төвчин болон бусад газруудыг хамруулж ажилланаа. Ард иргэд маань бол их анхаарал санаачлага тавьж байгаа. Үүнд одоо маш их баярлж байгаа. Тэрийн иргэд хандив өнгөрөж байгаа. Залуучууд өөрсдөө санаачлага гаргаад одоо хоёрын төмөлт явъя гэдэг одоо ажиллаж байгаа. Энэ бүхнийг бол бид нар дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар бэлтгэгдсэн хүмүүс бол хоёрын төмөлт очиж ажиллах гэсэн биш. Бэлтгэдэггүй ард иргэд маань бас явж ажиллахад бас аюулгүй байдлаас хүндрэлтэй. Үнэхээр одоо нөхцөл байдал хүндрүүл бид нар зохион байгуулалтаа тодорхой удирдлага чиглэлээр хангаж тодорхой одоо мэргэжлийн хүмүүсийн удирдлагад зориулж ажиллуулна гэхээс биш одоо хүн болгон дуртай хүн болгон урд хүмүүст явж ажиллах юм боломж нөхцөл бас байгаа гэдгийг бас манай ард иргэд маань их сайн ойлгох ёстой. Төмөр хээрийн төмөр гэдэг нь тийм амар зүйл биш. Чи мэргэжлийн хүмүүс ажиллана гэхээс биш зүгээр анх удаа очиж байгаа хүн бол одоо тохиол унтраачдаг зүйл биш шүү дээ юм чинь тийм ээ. Тодорхой техник хэрэгсэл хоног төхөөрөмжтэй мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүмүүс мэргэжлийн хүмүүс явж ажилладаг ийм одоо учиртай гэдгийг бас манай ард иргэд нь ойлгох хэрэгтэй. Дээр нь бол ард иргэдийн зүгээс үзүүлж байгаа сэтгэл санааны болон эд хөрөнгийн дэмжлэг тусалцаа бас өөрсдөө явж ажиллая гэсэн энэ сайхан эх оронч үзэл санааг бол одоо маш сайхан таатайгаар хүлээж авч байгаа гэдгийг бас ард иргэдэд хэлье. Шаардлага тохиолдвол бид нар иргэдэд ажиллах зохион байгуулалт хийх энэ ажлуудыг одоо мэргэжлийн төвшөнд зохион байгуулж явуулна гэдгийг бас ард иргэдэд одоо хэлж бас анхааруулах зүйлтэй байгаа гэж бодож байгаа. Байгаль орчны яам бас тодорхой төвшөнд ажиллах хэрэгтэй. Холбоотой бай. Төмөр гарсны дараа битгий араас нь ингэж яа. За урдчлан сэргийлэх ажиллагааны хэмжээнүүдэд маш сайн авч ажиллах хэрэгтэй шүү дээ. Онцгой байдлын албан хаагч нар хэдийн цэрэг зэвсэгтүүчин цагдаагийн байгууллагын ажилтнууд наад дээр чинь 7-оос 45 хоног ажиллаж наад төмөрөш унтраас. Харамсалтай нь одоо ингээд хэд талдын улмаас болон за одоо хүмүүсийн хариуцлагагүй байдлаас дахин төмөр дэгдчихэд ингээд ажиллаж байгаа. Тийм учраас бид нар боломжтой арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол одоо хяналтнаас арай гарчхаагүй байна. Хэрвээ хяналтнаас гарсан тохиолдолд бид нар бол дараагийн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллана гэдгийг бас одоо ард иргэдээ сайн хэлж ойлгуул манай албан тушаалтнууд ч гэсэн сайн бодож байгаа хэрэгтэй. Дээр нь одоо энэ онцгой комиссийн гишүүд одоо та бүхэн амралт авч ийшээ тийш явж болохгүй. Энэ төмөр тус бүгд Улаанбаатар хотод байна шүү. Бүгдээрээ холбоотой хэлгээтэй хамтарч ажиллана. Тийм учраас манай энэ онцгой комиссийн гишүүд та бүхэн за зарим нэг нь гадагшаа дотгошоо явсан ажил төрөлтэй байгаа хүмүүс байгаа бол түүнийг орлох албан тушаалтнуудыг тохон томилж явах хэрэгтэй. Онцгой байдлын бригадын генералтай байнга харилцаа холбоотой байх хэрэгтэй. Шадар сайд энэ ч байнга ажиллана. Онцгой байдлын
комиссийн орлоготойгоо Бат Эрдэнэ сайд бас байнга ажиллана. Тийм учраас ажил төрлийн холбоо хэлгээтэй бие биенээ маш сайн мэдээлэл өгөөд шаардлагатай бол одоо бусад хүч хэрэгсэл техник хэрэгслийг дайчнаа орцуулах ийм арга хэмжээнүүдийг авч ажиллана гэдгийг дор бүрнээ ойлгож чиглэлийн ажил төрлүүдийг хангаж бэлэн байдал бэлтгэлээ хангаад бэлэн байгаарай л гэж одоо би энэ удаа хэлье. Өнөөдрийн байдлаар бол зэвсгүүчнийг дайчлах боломж одоогор бол шаардлага байхгүй гэж үзэж байгаа тийм үү генерал? Тийм. За дараагийн асуудал цагаагаарын төлөв байдлын дарга асуудлыг сонсоод. Цагуурын дарга. За товч өгөө тодорхой ирнэ шүү. Цаг баг бол. Адуугаар төсөө. Ерөнхий сайд, Улсын шадар сайд, улсын онцгой хүмүүсийн даргаас бүсгүүлийн дагуу цагуур орчны шинжилгээний газраас бас цагаагаар зориулж өрнөдөж хурд тунд нэмэгдүүлэх чиглэлээр бол зохион байгуулалт даргамж авлаа. Яг өнөөдрийн байдлаар Сэлэнг аймагт 3 экспедиц гарсан. Сэлэнгийн зүүн тал ерөө Мандал суманд асч байгаа төмөр дээр. За Төв аймагт адаас 2 экспедиц гарсан. Нэг нь Төв аймагаас, нэг нь одоо манай цагуурын газраас гарсан. За өнөөдөр өглөөний авсан мэдээлэлээр Мандал суманд булчин шөнө 2 хуужин харуулсан. За Мандал талаас авч байгаа төмөр дээр 2 цаг орчим бороо орсон гэсэн мэдээлэл өгсөн. За өнөөдөр 17, 18-нд бол одоо гаруун талаас орчиг орж ирж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол Завхан, за Хөвсгөл, тэгээ Булганы өмнө тал, Арангаан баруун талаар газрын бороо орж ирж байгаа. За тэр бороо зүүн хоошоо өгсөн даа бас ялангуяа төмөртэй байгаа нутгаар бол амжилт маргалтай байгаа учраас одоо яаралтай очиж хэмжээ авсан. За машин аваад гаргасан. Би өөрөө одоо шөнө хүргэж өгөөд байршуулаад ингэж ирсэн. Ингээд зуршлагын байдлыг авч үзэх юм бол одоогоор 7 сарын 12-ны байдлаар бол нийт нутгийн нэг 10 орчим хувьд нь бол сайн. 60 гаруй хувьд нь бол дунд, за 10 гаруй хувьд нь бол муу гэсэн одоо юм тэгээд. За 7 сарын 1-ээс 11-ний хооронд одоо 10 хоногийн одоо хугацааны одоо энэ дүнг харьцуулж үзэх юм бол ер нь нэг дундаас нэг 10 орчим хувьд одоо гайгүй одоо сайжирсан. Ер нь бол онцгийн сайжраагүй гэсэн өөрөөр хэлбэл 10 орчим хувьд сайжирсан, нэмж одоо сайжирсан гэсэн энэ дүнтэй байгаа. Тэгээд үлдэж байгаа хугацаанд за 17, 18-нд бол одоо Бадрын бороотой, за 22, 24-ний орчим за сарын сүүлээр одоо Бадрын бороо орохын нөхцөл үрдэж байгаа. Тийм учраас одоо энэ ой хайрын төмрийг мэдээж нэг цаасаа хүн хүч одоо гарч ажиллаж унтраа, нөгөө таас бол байгалийн бороо одоо орж иж унтрахгүй одоо ой хайрт гарсан төмөр бол унтрахад маш хэцүү гэдэг хүн бүхэн мэдж байгаа. Тийм учраас манай газраас одоо зохион байгуулалтын одоо мар хэмжээ ажиллаж байгаа гэдэг юм. Яа. Одоо тэгээд борооны төлөв байдал ямар байна нэ? 17 маргааш нөгөөд хоёр жоохон орж иж байгаа. Тэр бороо одоо гаруун тал дээр явж байна. Завхан аймагт орж байгаа. Үсгэд юм дээр орж байна. Булганы өмнө талын одоо Эрдэнэ тавиар орж байна. Төв аймгийн баруун талаар бол Баг зэргийн энтэн хаяад орж иж байгаа. Энэ одоо бороо маргаашийн одоо коронавирусаар үдээс хойшлоо шөнөдөө нөгөө төртөө орж байгаа юм. Төмрийн голдуудаа дайрах. Төмрийн голд дайрах хэрэгтэй байгаа юм уу? Чиг хамтгаа. Чигийн нөөц бас хангалттай гэж учраас алга цог дайрах юм бол энэ яг тухайн чиглэлийн одоо сахины чиглэлээр суулгаад яг олонтор байгаа. Яг одоо сахин дээр талд гарсан 5 экспедиц мэдээ. Тэгээ усны агуулгын цайтай үйл орж ирж байгаа юм. Айгүй. Ард иргэд маань бодоод яриад идэх шүү дээ. Үйл байвал буудаад боруулчих юм болоо. Тэрийг та нэг сайн тайлбарлаа хэлээд гэж. Өчигдөр одоо бас энэ Улаанбаатар дээр үйл гарчлаа буудаач гэдэг хүмүүс тэгээд байгаа. Энэ чинь борооны одоо ордог үйл шилдэг нэмхэн ийм давхрын зузаан нэмхэн үйл байгаа. За борооны одоо үйл маань одоо нэг тас бол тухайн орон нутгад үүсэж байгаа конвективны болсон хөгжлийн үйл гэж ярьдаг. Тийм ээ. А нөгөөх нь болохоор шийдэж ирж байгаа. Гаднаас шийдэж ирж байгаа. Казахстанаас, Оросын холбооны нутгаас, Хятадын нутгаас одоо процессын үйл, боронтын гаралтай үйл шийдэж ирж байгаа. Энэ хоёр хүчин зүйлийн үйлчлэлээр одоо бороо ордог. Тэгээ өчигдрийн энэ одоо өнөөдөр ч гэсэн Улаанбаатарын орчинд бол ингээд нэмгэн одоо юм үүсдэг. Энэ үүднээс бороо орчихыг байхгүй. Энэ рүү харуулж шаардаж байна. Энийг одоо бас газар дээр нэг тайлбарлаж явж байгаа. Өчигдөр бас Батцамөр суман дээр очиж ажиллахад бас их олон залуучууд жижиг машинтай тэгээд шорттой, кеттэй, сандалтай энэ төр хүмүүс очсон. Ойн төмөрд явна. Би бас нэлээд яриа хийсэн. Энд чи бас хэдийгээр их орон сайхан сэтгэл гаргаж байгаа ч гэсэн бас ингэж хамаагүй самбараагүй явж болохгүй. Тэгээд зарим нь одоо машин дээрээ тоон ус очсон явж байгаа. Нөгөө портер дээр. Тэр портер дээр төмрүүд өгч чадахгүй шүү дээ. Тэгээд тэрийг бол нэлээд сайн хийж зарим нь орсоо гэсэн. Тэгээд тэр бас зохион байгуулалтыг бол бас хэцүү байдалтай байна шүү дээ. За баярлалаа. За тодруулж асуух зүйл байна уу? Цагаагаарын нөхцөл байдалтай холбоотой дарга төр байж байна уу? За алга бол. За баярлалаа. Бэлтгэл ажлуудаа сайн хуучингууд бэлэн байгаа юм. Экспедиц зүйл бүгд болсон байна. Газар дээр очсон. Нэмж хатаж бэлэн байна. За ер нь л гаргаж явах юм. Тэр агуулгын сайтай үйл орж ирээд одоо тэр газар дээр нь буудаж бороо оруулах ажиллагаануудаа сайн зохион байгуулах. Онцгой байдалтай холбоотой байна тийм. За баярлалаа.
За Батэрдэн та сайдаа төр өдөр би Батцанбөр руу явах шаардлага гарсан учраас ингээ хурдыг төр орхиод явлаа. Батцанбөрийн төмрийн асуудал дээр бас газар дээр очиж ажиллахдаа ашгүй шаардлага гарсан бас. Монгол Улсын ерөнхийлөгч бас Батцанбөр дээр очиж өдөрөөс нааш орж ирэх замдаа Батцанбөрөө дайрах гэсэн юм чиглэл өссөн учраас би онцгой комиссийн даргын хувьд бас Батцанбөрийн төмөр дээр очиж газар дээр бас байдлыг танилцуулах мэдээлэл өгөх зайлшгүй шаардлага байна. Тийм учраас онцгой комиссийн орлоготоор Батэрдэн сайд Батлан хамгаалахын сайд удаа цаашны удирдаад тааваад явдаг уу. Би ингээ хөдлөө. За. За бүгд нь амжилт хүсье. За та бүхэн. За. Үйлчлэлтэй мэдлэг байдлын асуудлаар ярина тийм ээ. Хөдөөчмөр сайд байна уу? За одоо ингээд наадмын маргааш намар гэж үг байдаг. Одоо ингээд хадлан тариалангаар авах хашаа сарвчаа янзлах боддог усаа гарах үүсгэжтэй бэлтгэх асуудлууд одоо ингээд эхэлж байна. Мэдээлэлээ сайн хийгээд дараа нь би өөрөө ирж байгаад өөртөө жичүүлсэн. За. За хэлсэн үг. За та хурдаа хэлээ. За тэгэхээр лайв үзэж байгаа иргэд та бүхэнд хандж хэлэхэд шадар сайд дөнгөж өөрийнхөө өрөөнд дотор одоо хурлаа хийж дуусгаад өөрөө одоо шууд шуурхай Батцанбөр руу дахин өчигдөр ажилласан. Өнөөдөр дахин ажиллахаар явж байна. Харин комиссийн гишүүд болохоор үргэлжлээд хуралдахаар үлдлээ. За та бүхэн шадар сайдын өрөөнөөс шууд дамжуулж байна. Сайн газар явтан. Жолоочийг бодлох гэдэг сайд. Жолооч. За бэлэн байж хэлээд. За. За ингээд та бүхэнд одоо өчигдөр бас бяцхан одоо жоохон ч гэсэн бичлэг бас төмөрдөөс хүргэсэн бас зургнууд хүргэсэн байгаа. За тэгэхээр иргэд та бүхэн бас өөрсдөө болгоомжтой байх. За мөн анхаарал болгоомжтой аялал зугаалах, тэр анхаарал хандуулах хэрэгтэй. За дээрээс нь тусламж хүргэж яваа. Бас сайн санаатуудаа энэ сайхан залуучуудаа сандаж хэлгээд нэгдүгээр та бүхэнд маш их талархаж байгаа. Хоёрдугаарт бас ихтэй үнэхээр одоо машин тэрэг хүрэхгүй зөвхөн онгоцоор хүрэх зайлшгүй шаардлагатай бас газрууд байгаа гэдгийг та бүхэн бас бодож дотроо нэг тунгаа гараад ихгүй бол одоо маш олон залуучууд очисон боловч одоо яг хүрэх ёстой газар хүрч чадахгүй онцгой байдлынхаас мэдээлэл аваарай гэж хэлмээр. За ингээд дөнгөж сая шадар сайд маань болохоор өрөөнөөс хурал хийж байгаа та бүхэнд хүргэлээ. Тэгээд одоо энэ хүү хурлаар бол яаралтай боломжтой тохиолдолд бол тэр үйл буудах асуудлуудыг нэг яаралтай шийдвэрлэхийг үргэлжсэн байна. За үрэг даалгавар авсан. За мөн Оросын талаас бол одоо онгоцын асуудлыг бол ярилцлаа. За ингээд за маш олон хүмүүс бичиж байгаа ойлгож байна бас. Зарим сайдууд бас байхгүй байна гэж байна. Тэгэхээр бүгдээр бас оролцож байгаа гэдэг бас та бүхэнд хэлмээр байна. За би та бүхэнд одоо Батцанбөр руу бас телевиз одоо авч явах үгүй эсэх. За онгоцонд багт хэсгийг бас мэдээлнэ. За сайд бол өөрөө бүр бэлтгэлийн байдалтай хувцастайгаа явж байгаа болохоор шууд одоо ингээд гараад явна. За ерөнхийлөгч бас сайдтай уулзаарай хамтдаа бас очие гэсэн саналыг бас тавьсан байна. За ингээд та бүхэн энэ хүү лайвыг одоо дахин үргэлжлүүлж хүргэнэ. За ингээд энүүгээр ингээд төр зогсъё.